За сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэнд өөрийнхөө бичсэн нэг хэсэг видеосээ болгоод уншиж өгье. Тэгээд би энд ийм компьютертай энээсээ уншиж өгье. Мөнгө байхгүй бол зах зээл биднийг үн цэнэгүй гэж үзэж магадгүй. Ажилгүй бол байгууллага биднийг хэрэггүй гэж үзэж магадгүй. Дипломгүй бол сургууль биднийг боловсралгүй гэж үзэж магадгүй. Гэхдээ хүн гэдэг амьтны үн цэнийг энэ хэмжүүрээр бүрэн хэмжиж болох уу? Бид амьдралыг хөнгөвчлөхийн тулд систем бүтээсэн үү? Эсвэл системийг ажилуулахын тулд өөрийгөө золиослдог амьтад болцгоосон уу? Тийм ээ, бид энэ системийг өөрсдөө зохион бүтээсэн. Харин дараа нь систем биднийг хэмждэг болсон. ертөнцийн давалтлаар ч юм уу, бурхны алдаагаар ч юм уу, хүн гэдэг амьтан дэлхий дээр эргэцүүлэн бодох чадвартай болоод төрчихжээ. Бид өлсгөөрөө хоолхайн, даалгаараа дулаан газар бараадна. Гэхдээ хэрэгцээгээ хангацгаад зогсохгүй, гинт тэнгэр шилтэж байгаад би юу юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэж асууна. Амьдрал гайгүй тайван болох тусам энэ асуулт улам бүр чангарна. Нас явж байна. Хийж байгаа зүйлс минь утга учиртай юм уу? Миний сонгосон зам үнэхээр минийх мөн байсан юм уу гэж. Ингээд бидний хэлдгээр эм орох. Нэг өсөндөө философийн хямралд орчихсон шүү дээ. Гэхдээ би лав философийн хямралд орсон нохоо л хараагүй. Нохоороо мод шитгэхэд шууд л араас нь гүн. Замынхаа дунд зогсоод би ер нь модны араас гүйдэг нохоо мөн үү? Эсвэл нийгэм намайг ийм болгосон уу гэж бодохгүй. Харин хүн гүйж байхдаа гүйж байгаагаа ажиглана. Бусдтай өөрийгөө харьцуулна. Бүр зөв модны араас гүйж байгаа эсгэж эргэлзэж чадна шүү дээ. Үүнийг философч Эрнст Кассиерийн хэлснээр хүн зөвхөн ухаант амьтан биш, харин бэлэгдэл бүтээдэг амьтан гэж тодорхойлсон нь билээхэн батлаад өгнө. Чулуун зэвсгийн үеэс бид нар ертөнцийг тайлбарлах хэрэгцээ байсан. Анчин төвөрчний нийгэмд эртний хүмүүс ингэж асуусан. Яагаад миний хүүхэд өгчгөө? Яагаад сайн хүнд муу юм тохиолдов? Би өгсөний дараа юу болох вэ? Бид хэн бэ гэх мэтэр. Энэ нь цаашлаад эртний хүмүүсийн шашны итгэл үнэмшлүүд болсон. Хүний хувьслын онцгой үр дүн нь зөвхөн том тарих биш, харин хилээр бэлэгдэл бүтээх, бусдын санааг таамаглах, нэг зорилгын төлөө хамтран ажиллаж, мэдлэгээ үеэс үед хуримтлуулах чадвар байв. Нэг хүн чулуу ирлээд сурсан бол дараагийн үеийн заавал тгээс эхлээд авах шаардлагагүй. Өмнөх хүний мэдлэг дээр дахин давхар нэмэгддэг. Ингэж бид зөвхөн багаж зэвсэг бус, ертөнцийг тайлбарлах өгүүлэмжүүдийг ч өгүүлсэн. Өөрөөр хэлбэл нэр төр, мөнгө, шашин, гэрлэлт, диплом, албан тушаал гэд эдгээр бүх зүйл олшин тогтнож байгаа шалтгаан нь хүмүүс нийтээрээ итгээд үнэмшчихсэн хэрэг. Нийгмийн тогтолцоо бол байгалийн хөл биш ээ. Мөнгө модноос ургадаггүй, корпорац ууланд байглаараа оршдоггүй, 7 хоногт 5 өдөр ажиллах хуваар хүний ДНХ-д бичигдээгүй. Хувийн өмч, татвар, цалин, хэл, пассворд, банк, их сургууль, хувьцааны зах зээл гээд бүгд хүний байгуулсан институт. Тиймээс л өнөөдрийн нийгэмд мөнгө гээд итгээд хүлээн зөвшөөрж өгсөн өнгийн зурагтай цаасаар хоол авч болоод байгаа шүү дээ. Хүн биет ертөнцийн дахин нэг үл үзэгдэх ертөнц бий болгосон. Тэгээд түүндээ амьдарч эхэлсэн. Эцэст нь шинэ хүн төрөөд амьдрал угаасаа л ийм гэж сурна. 7 хоногийн ажлын 5 амралтын 2 өдөр байдаг нь угаасаа л ийм байх ёстой. 18 наснда мэргэжлээ сонгоод 20 эдэн наснда карьераа эхлүүлээд 30 хүрэхөөс өмнө тодорхой хэмжээнд амжилттай болсон байх ёстой гэдэг цагийн хуваарийг нийтэд хүлээн зөвшөөрөгдөж өгсөн. Энгийнээр хүмүүс дүрм бүтээн, дүрм тогтмол давтагдана, дүрм институт болно. Институт шинэ хүмүүсийг хүмүүжүүлнэ. Шинэ хүн дүрмийг байгалийн зам гэж итгэнэ. Ингээд л давтагдаж явсаар өнөөгийн нийгэмд л гэхэд том болоод хэн болох вэ гэдэг асуултын хариулт нь эмч, инженер, багш, компани захирал. Харин би сайн найз болно. Би тайван хүн болно. Би хүүхэдтэй цаг гаргана гэдгийг аль бие усны хариулт гэж тооцдоггүй. Яагаад гэвэл орчин үеийн системд хүн хэн бэ гэдгээс илүү юу үйлдвэрлэдэг вэ гэдэг их холбоотой. Хүн мөнгө бүтээсэн, дараа нь мөнгөтэй хүнийг үн цэнтэй гэж хэмждэг болсон. Хүн ажлын байр бүтээсэн, дараа нь ажилгүй хүнийг хэрэггүй гэж хардаг болсон. Хүн боловсролын систем бүтээсэн, дараа нь дипломгүй хүнийг мэдлэггүй гэж үздэг болсон. Тиймээс системийг бид бүтээсэн, харин систем биднийг хэмждэг болсон. Гэхдээ эндээс мэдээж бүгд ажилласаа гараад ойроо явъя гэж өрөөсөө хэлэх гээгүй шүү. Өнгөрсөн үе байгалийн деважин байгаагүй. Өвчин, өлсгөлөн, хүчирхийлэл, хүүхдийн эндэгдэл, байгалийн эрсдэл маш их байсан. Бид хамгийн сайн нийгмийн системийг хайж явсаар өнөөдрийг хүрсэн. Асуудал нь систем олшиж байгаа явдал биш. Асуудал нь хэрэгсэл байсан зүйл зорилго болж хүн хэрэгсэл нь болох мөч юм. Эдийн засгийн өсөлт хүний сайн сайхны төлөө байх ёстой болохоос хүн эдийн засгийн графикийг өсгөхөөр төрөөгүй. Боловсрал хүний сониуч зан сэтгэх чадварыг тэлэх ёстой болохоос биш, диплом үйлдвэрлэх мөнгөний үйлдвэр биш.
Ажил хүний амьдралыг тэтгэх ёстой болохоос амьдрал ажилд тэтгэх төлөш биш. Ардчлал бидэнд зөвхөн удирдагчаа сонгох бус хамт амьдрах дүрмээ эргэн харах боломжийг өгөх ёстой. Магадгүй бидний асуух ёстой асуулт энэ хүн нийгэмд хэрэгтэй хүн үү биш. Харин энэ нийгэм хүнд хэрэгтэй нийгэм үү байх ёстой. За ингээд энэ хэсэг болохоор би нэг капитализмын тухай ийм шүүмжилсэн бичлэг үзснийхаа дараа нэлийн хэдэн өдөр бодож байгаа тэгээ өчигдөр бичсэн юм. Тэр капитализмыг шүүмжилсэн бичлэгэн дээр одоо жишээ нь ингээд дэлхий дээр орон гэргүй хүмүүсээс илүү хоосон байшин байгаа. Бид тэдэд нөөц байгаа. Гэхдээ энийг капиталист нийгэмд амьдраад байгаа учраас ингээд тэгш хүртэж чадахгүй наа. Одоо дэлхийн хүлэмжийн үйлдвэрлэлийн 71%-ийг зөвлөсөө дэлхийн томоохон 100 компаниуд гаргаж байна. Нэг өсөндөө энэ систем ядуу хүмүүс үжиж баян хүмүүс амьдардаг тийм систем байна гэдэг нэг айгүй тийм илүү жоохон нэг талыг барьсан тийм шүүмжлэлтэй ийм бичлэг үзсэн. Тэгээ би гинт ингээд ер нь юу лээ гэж бодоод яг судлаад үзэнгүүт хоёр талтай л да. Айгүй хоёр талтай. Одоо жишээ нь тэр 100 компани гэдэг байгаа чинь ерөөсөө л төрийн болон хувийн өмчт тийм түлш үйлдвэрлэдэг 100 компани байгаа байхгүй юу? Одоо тэнгууд төрийн түлшээ үйлдвэрлэж байгаа компани чинь тэрийг хүмүүс аваад нефт нөөцөө шатаахгүй гэж хайчихв дээ. Тэгээ тэр нь одоо заавал энэ 100 компаниуд ингээд буруутай байгаа гэсэн үг биш. Гол энэ эсэний санааг болохоор би ер нь хүний үнцнийг яаж үнэлээд байгаа юм бэ гэж жоохон асуусан. Одоо багасаа ингээл жоохон бахад одоо сайн сурдаг хүүхэдтэй найзлна, муу сурдаг хүүхэд, муу хүүхэд ч юм уу. Тэгэл дараа нь ажил, мэргэжил, нийгмийн статус, байр суурь. Тэгээ одоо бол магадгүй хэр гоё дотоод ертөнцтэй хүн бэ гэдгээр нь би хүнийг одоо үнэлдэг ч юм уу. За ингээд ерөнхийдөө энийг бодож эргэцүүлсний үндсэн дээр энэ хэсэг яг өчигдөр сууж хаад бичсэн. Тэгээ энийгээ видеосаа болгож үлдээж гин. Ингээд дараагийн дугаараараа уулзна гэж найдаж байна.